энэ өдрийн мэндийг хүргье. За, танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд эдлэгчд маань бас мэдж байгаа хайр түгээ гэсэн айныг бид нэр одоо 2 сар гаруй одоо ингээ хэрэгжүүлж байна. За тэгээд үүнийхээ хүрээнд бид нар бас энэ цагаан сарыг ухтаад одоо арт өмнөхөө эрүүл энхийн манаанд одоо олон жил найдвартай зогссон тийм ээ. За мөн бас одоо бидний амьдарч байгаа энэ хотыг цэвэр тогтой тухтай болгохын төлөө өглөөнөөс орой хүртэл ажилладаг зарим нэгэн одоо ахмад ажилтнуудаа бид нэр цагаан сарын одоо баярын бэлгээр барихаар одоо бэлдээд байна. Одоо 5 минутын дараа ирнэ гэж байсан. Тэгээд түр зогсож байгаа хооронд нь бэлгээ гардуулах юм чи. Ерөөсө олон янзын юм бол ярьж чадахгүй, амжихгүй. Зөвхөн ингээд чингэлтэй зүрх ууд гинэ замуу юм шиг байна. Дугаар нь гэхдээ мөн 23 найз гэж шүү дээ. Сайн байна уу? Ганц их багш болоо. За сайн байна уу? Таныг зорж ирсэн юм аа. Сайн байна уу? Туслах багш их цэцэг гэж хүн та мөн үү? Оо сайн байна уу? Тантай уулзахаар ирлээ. Үгүй яана. За орчхоо удавчаа өмссөн шүү. За сайн байна уу? Танилцъя. Уулзаалтаа явна. Хүмүүс гайгүй байх шиг байна. Энэ байгаа Mobicom-оос хайр түгээ гэдэг аян хэрэгжүүлж байгаа байхгүй юу. Тэгээд энэ салбарт ажилладаг 10 хүнийг онцлоод цагаан сарын бэлгийн гардуулж байгаамаа. Тэгээд нэг хүнээр нь таныг сонгосон юм аа. Яг ажлаагийн орчин бидэд хүлээж агаад хүрээд ирж байна. Mobicom-оос хайрыг түгээ гэдэг аян эхлүүлсэн байгаамаа. За энэ мэргэжлэрээ тууштай ингээд ажиллаж байгаа 10 хүнийг сонгоод цагаан сарын нь одоо сар шинийн баяр болох гэж байгаа. Сар шинийн баярын бэлтгэд ажилтнаас нэмэр болохоор бэлгийг гардуулж яваамаа. Ингээд энэ 10 хүний нэг нь та сонгогдсон юм аа. Тэгээд таныг зориод бас бид нэр ирсэн ингээд хүлээгээд байж исэн юм аа. Энэ жил та энэ мэргэжлэрээ ажиллаж байна. Би зэрэг салгаж ирэл 37-8 жил болж байгаа швтээ. Намайг баярлалаа гэдэг. Би одоо энэ дөрвөн тусламжаа авах бас нийт эрүүл мэндийн салбарт 36 дахь жилдээ ажиллаж байна. 35 жил ажиллаж байна. За боловсролын байгууллага 35 жил ажиллаж байгаа. 35. Одоо сая 11 сард 29 дахь жилийнхаа акт тэмдэглэлээ дээ. Улсад 24 жил ажиллаж байгаа. Энэ байгууллагт 10 жил ажиллаж байгаа. 18 наснаас ахуулаад өсөлтчөнтэй одоо амьдралаа холбож 85 оноос эхлээд одоо 33 жил ажиллаж байна. Улсад 26 жил ажилласан. 20 жил ажиллаж байгаа тийм ээ. Яаралтай төсөв үзүүлсэнд баярлалаа гэж аргийг маш их тэгэл тиймэрхүү сэтгэлийн тийм авахаар нэг гурван зөрөгтэй байдаг шүү дээ. За багангийн хүүхдэд ажиллана гэдэг бол хүүхдийн энергээр багш нар бол айгуу сайхан тэжээгдэж явдаг. Хамгийн буянтай сайхан мэргэжил. Хүүхдүүд гэдэг чинь айгуу сайхан шүү дээ. Гоё ингээл инээ одоо бидний чинь өөрсдөө ингээл гоё инээ чөхрөөлөх юм бол адилхан ингээл инээ чөхрөөл байдаг. Энэ олон хүүхдийн энерги дунд тэгэл сайхан Тийм. За танд бас цагаан сарын бэлтгэлтэй зориулсан гарын бэлгийг бас гардуулж байна. За цагаан сарын бэлтгэлээ хэр базаасан бэ? Базаж энэ би ч Базааж гин үү? бацаа сүд болохоор одоо хоёр өгшин хоёр манай ээж аваар маань хоёул 80 гарц хоёр өгшин байдаг. Өө за сайхан өндөр настай. Тэгээд тэр хоёртоо туслаж ер нь бүх юм бэлтэндээ. Тэгвэл та өстө бэлтгэлийн барайл ороход тийм ээ. Барайл ороод ингээд орж байгаа гэсэн үг байхгүй. Тийм. Юм боо амжаагүй гэсэн. Тийм. За баярлалаа. За өшөөс байна. За. Ямар вэ? Тулгамжийн шууд ингээ ороод ирэхээр. За бэлгээ аваад энэ Евэн байна, Өрөн байна, Орхон Харуул байна, Хэвийн Боб байна. За тийш давчир өшөө бэлэг ирж явна. Цагаан эдэний дээж Хэвийн Боб, Харуул, Евэн бэлгээ аваа хоёул хаан тавина. Өшөө бэлгэнүүд байгаа шүү. Та цааш нь тавиад ах уу? Тэгвэл супервизорын доржид маш баярлалаа. За их баярлалаа. За их ирэхэд за өшөө бас нэг бэлэг байгаа. Mobicom-оос үлэмж үржихгүй багц гэдэг ийм бэлгийн карт худалдаанд гарсан байгаа. Сар шиндээ зориулаад 5,000 нэгжээр нь хийвэл 10 дахин үржигдэж юм бонус нэгжтэй болж 50,000 нэгж болж ордог. Тэгээд ингээ өдөр байж байгаа. Бэлэг болгоно ёо. Хамтдаа гэсэн маш их баярлалаа. Сайн үс дэлгэр болтугай. Сайн үс дэлгэр болтугай. Хүрээ. Сэтгэл хэрэг. сэтгэл өндөр байна уу? Дэлгэрийн одоо бүр тэгээд бүр балмагд гэх юм одоо хийх өгөнж бас гайгүй өнгөр гоё.
Цаашны сайхан мэдээ. Ана телевизээр намаа их уншиж байгаараа хөвдөв. Самсч гэсэн ажлын хөдөлмөрч гэсэн яа. Сайхан шинэлээ. Хэл маш өндөр байна. Маш их баярлалаа танаа хамт олон түмэд энэ өдрийн минь түргээ тэгээд эрүүл мэндийн газар батлан наслыг хэсгээрээ. За баярлалаа. Салбарын хүмүүстээр очиж баярлаа гэж хэлээд за ингээ хайрыг түгэхэд бол маш сайхан мэдрэмж төрж исэн. Ингээд хайртай дутуу бүх хүмүүстэй хайрыг түгээгээрээ түгээцгээ гэж уриалмаар байна. Та бүхэн сар шиндээ сайхан зүгээрээ.